Хосолсон сургалтын хувьд надад хамгийн их таалагддаг хэсэг бол онлайн харилцаа юм. Энэ нь суралцагчдыг хоорондоо хамтран ажиллах, харилцах боломжийг бий болгодог. Тиймээс би ихэнхдээ багийн ажилд зориулсан хамтарсан илтгэлийн слайдууд болон төлөвлөгөөний хуудас гаргаж өгдөг. Ингэснээр сурагчид даалгавар дээр нэгэн зэрэг хамт ажиллах боломжтой. Бид энэхүү онлайн харилцааг дижитал иргэншлийн өдрөлгийн төсөл болгон бусад олон төслүүд дээр ашигласан. Би мөн Чоктог аргыг ашиглах дуртай. Энэ нь сурагчдыг багаараа хэлэлцүүлэгхийн, өөр пострууд дээр янз бүрийн сэдвийн тухай орж ирсэн санаануудаа бүгдийг бичиж буулгахыг хэлж байгаа юм. Компьютер дээр хийгдэж болох бүх зүйлийг цаасан дээрээ бас ажиллаж болно. Сурагчид пострууд дээр бичиж байхдаа амьд харилцан яриа өрнүүлэх нь ямар нэг даалгавар дээр хамтарч ажиллахтай адил чухал гэдгийг би мэдэрсэн юм.